Зүгээр надад сонирхолтой санагдах юм бол хиймээр байдаг. Одоо жишээлх юм бол би Австралид төрөх зардал хэд байдаг вэ? Йоо. Тэ найз хүнтэй бол найз болмооргүй байна. Жишээлх юм бол би нэг удаа болсон явдал ярьж үзсэн. Шууд надад subscriber шууд нэмэгдсэн заяа өний. Тэгээд дээрэс нь тэрийг хэнийг subscribe хийх гэдэг нь баг тийм өөрийнх нь статусыг шийдэх гээд байгаа юм шиг ханддаг байхгүй юу? Миний даах чаад үсгүй байгаа вэ гэдэг талаар ярих гэж байна. Яагаад гэвэл та subscribe тарахгүй байгаа болохоор чи ба subscribe тарахгүй болохоор яагаад тийм яагаад байгаа. Ээж нөө та тоглосон юм. Ээж зүгээр joke хийсэн байхгүй. За яа. Окей, bye. Bye. Тэр хэрэг. За тэгэхээр энэ удаагийнхаа бичлэгийг би яагаад миний дагагчид өсөхгүй байгаа вэ гэдэг шалтгаанаа тайлбарлангаа та нарыг бас адилхан алдаа бити хийгээсэ гэдэг үднээсээ энэ бичлэгийг хийж байна. Тэгэхээр би ер нь бол яагаад өөрийнхөө даагч өсөхгүй байгааг бол мэддэг л дээ. Гэхдээ яг миний даагч өсөхгүй байна гэж зүгээр гонгинох дуртай. Турахгүй байгаа шалтгаанаа мэддэг мөртлөө би турахгүй байна гэж гонгинох дуртай. Нэг эмзэглээд байгаа юм шиг мөртлөө эмзэглдэггүй юм баггүй юу. Тэгэхээр та нарыг бас над шиг алдаа хийхгүй байх юм бол уг нь даагчаа өсгөх боломжтой гэдгийг ярихын тулд энэ видеог хийж байна. Тэгээ өмнөх бичлэг маань болохоор чи яагаад YouTube хийх ёстой вэ гэдэг талаар ярьсан байгаа. Тэгэхээр тэр бичлэгийг маань үзээд YouTube хийхээр шийдээд тэгээд даагчаа өсгөе гэж бодож байгаа бол энэ бичлэгийг үзээрэй. За тэгэхээр хамгийн ихний шалтгаан нь бол YouTube дээр контент хийгээд хурдан даагчаа өсгөхөд ниш сэдвээ олсон байх бол маш чухал байдаг. Яагаад гэх юм бол чи тэр үзэж байгаа хүнд яагаад чиний контентыг үзэхээр буцаж орж ирэх вэ гэдэг шалтгааныг нь өгөх ёстой гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр жишээлх юм бол crime ярьж байгаа бол чи crime сонсдог юм чинь тэрний дараагийн 7 хоногт оруулах юмыг сонсомоор штэ. Тийм учраас тэрийг чи subscribe хийж байгаа. Яг адилхан чамтай одоо юу гэдэг чинь ингээл гоё aesthetic юм хийгээл янз бүрийн гоё одоо юу гэдэг чинь интерьер хийдэг тийм хүн байх юм бол ямар гоё мэд юм бэ гэл яг тэрийг сонирхоод очиж байгаа тий. Тэгмэд одоо яг тийм одоо ниш юм нь олноор сонирхдаг тийм контентууд маш амжилттай явдаг гэсэн үг. Энийг юм чи яа эргээд байгаа юм бэ? Тэ? Дараагийн шалтгаан бол техникийнхаа учрыг олж чадахгүй байгаа учраас. Эле би нэг гацаагаад. Тэгээд юу хэрчлээ. Тэгэхээр одоо гимт хэрэг сонсох ч юм уу те болсон явдал ярих өөр юу байдیں۔ Те тодорхой нэг сэдвүүд байдаг байхгүй юу те одоо хэл сурах ч гэдэг юм уу. Иймэрхүү юмд хүмүүс маш их олноороо сонирхолтой байдаг учраас team channel-ууд үнэхээр маш амжилттай явдаг. Яг гэх юм бол тэр ниш юм шиг хэрнээ маш олон хүний тийм common сэдв байдаг байхгүй юу. Тэдрийг ингээд хүмүүс дахин үзэхийн тулд тэр сэдвээ олцсон яг нэг тодорхой сэдвээр дагнаад тодорхой яриад тэр нь ингээд олныг хамарсан сэдв байх юм бол мэдээж маш амжилттай явна. Тийм учраас нэг crime podcast-ны одоо channel маш амжилттай явангууд бүгд маш их олноороо одоо ингээд бүгдээрээ тэр чиглэлийн юм хийдэг ч юм уу. Нэг кино ярьдаг сувг ингээд айгүй амжилттай явангууд дараарийнх нь кино хийдэг сувгууд амжилттай явдаг ч юм уу. Яагаад гэх юм бол маш олон хүн кинонд дуртай штэ. Тэр шиг яг сэдвээ олоод яг нэг сэдвэрээ дагнсан юм хийх юм бол чиний subscribe чи минийхийг бодвол хамаагүй их өснө. Гэтэл би яадаг вэ гэхээр маш олон зүйлийн талаар ярихыг хүсдэг. Би ингээд влог хийхийг хүсдэг, подкаст хийхийг хүсдэг, хүүхдийн хүмүүсийн талаар ярихыг хүсдэг, гэр бүлийн харилцааны талаар, найзуудын талаар ингээд эсвэл ангалцахыг хүсдэг, өөртөө тохиолдсон юм ярихыг хүсдэг. Тэр энэ болохоор би энээсээ өөрөө кайф авдаг учраас энийхээ ерөөсөө одоо юм чиглэг солидгоо гэсэн үг байхгүй юу? Тэрнээс ч би одоо юу гэдэг чинь те. Одоо жишээлбэл энэ YouTube-ыг яаж хийх вэ гэдэг талаар хийдэг байсан бол YouTube дээр байгаа хүмүүс магадгүй намайг үзнэ. Эсвэл англи хэл яаж сурах вэ? Японы хэл яаж сурах вэ ч юм уу. Тиймэрхүү юмар хийх юм бол миний дагагчд магадгүй илүү хурдан өснө. Магадгүй би тэрийг илүү сонирхолтой хийж чадна. Гэхдээ тэр нь надад өөрт гоё биш учраас би ерөөсөө тэгдэггүй. Дээрэс нь влог сонгож байгаа л энэ бол маш удаан өсдөг салбар. Чи те Селена Гомес биш бол те Хейли Бибер биш бол те Дональд Трамп биш бол чиний өдөр тутмын амьдрал бол нэг тийм хурдан өсөлттэй сонирхохгүй хүмүүс. Магадгүй чамайг мэдж байгаа хүмүүс юу хийж байгаа л нэнэ дээрээ гэдэг одоо те ангийнхан ч юм уу нэг тодорхой хүрээллийн хүмүүс сонирхогч гэсэн тодорхой хэмжээнд хүрээд угаасаа зогсно гэж байгаа байхгүй. Тэнгүүд хамгийн анхны миний одоо амжилттай явсан контент гэх юм бол те нүүлтийн влог те Монголоос явлаа гэдэг. Тэнгүүд ягаад энэ хүүхэн Монголоос явчих? Ягаад чи хүний нүүж байгаа юм сонирхолтой байдаг шүү дээ. Тэгэхээр юм хүний юм curiosity тийм сонирхол тийм сониуч байдлыг нь өдөөс нь тиймэрхүү контент байх юм бол мэдээж тэр нэг видео чинь ч юм ингээ явж магадгүй гэхдээ байнга нүдэг хүний юмыг болоо сонирхох ч юм уу ч юм уу эсвэл байнга өдөртөн би юм яалаа гэдэг юм гаргах нь яг тийм алдартай биш бөгөөд эсвэл чи
маш сонирхолтой юм өдөр тутамдаа хийдэг бол магадгүй хүний буцаж ирэх бол шалтгаан болохгүй байж магадгүй. Тэгэхээр одоо ASMR хийлээ гэхэд тэр ингээд хоолыг чинь яаж хийж байгааг харахыг хүсдэг хүмүүс байгаа штэ. Тэгэхээр тийм өөрийнхөө ниш юмыг олж чадах юм бол илүү хурцтай явна гэсэн үг. Тэгэхээр наа чи ингээд хоббигоороо сонирхлоороо энийг хийхтэй жаргалтай байдаг хүн бол дагагчаа удаан өснө гэдэгт бол сэтгэлээ бэлдэх хэрэгтэй гэсэн үг. За хоёрдугаарт миний өөрийн одоо ингээд ярьж байгаа юмтай холбоотой хүмүүс одоо хүмүүсийн таргет аудиенстэй ингээд юм зөрөлтөд зөрөлтөж байхдаа би зөрөөдөөс юм байхгүй. Гэхдээ угаасаа одоо хүүхдийн хүмүүжил гэр бүлийн талаар ч юм уу. За эсвэл миний ингээд шинэ юм те 30 настай хүний амьдрал хин сонирн байх ба гэхээр ойролцоогоор 25-аас дээш насны. Яг надад өөрхөн ингээд 20-с дээш насны охтууд маш их юм бичтгэлтэй. Яа таны ингээд видеог үзээд ингэсэн тэгсэн гээд тэр байдаг. Тэр надад айгуу гоё урам өгдөг ч гэсэн ерөөхдөө нэг миний ярьж байгаа сэдвээр related болох хүмүүс нь ойролцоогоор 24-5-аас дээш насны хүмүүс байдаг байхгүй. Тэнгүүд тэр хүмүүс чинь хэнийг дуурайх ч юм уу хэнийг үзэх гэдэгтээ маш тийм одоо пик яддаг те. Тэгээд дээрэс нь тэрийг хэнийг subscribe хийх гэдэг нь баг тийм өөрийнх нь статусыг шийдэх гэдэг юм шиг ханддаг байхгүй. Тэгэхээр юумэр чи маш гоё биетэй нэг охиныг дагах ч юм уу. За одоо эсвэл ингээ нэг амар гоё эстетикли гоё юмнууд дагах нь тэр дагж гинэ гэдэг нь өөрийнх нь айгуу хувьд тийм гоё санагдана. Энийг дагцсан байна. Надад ч гэсэн яг тийм байхгүй. Йой цэцэг Бямбатай найз хүнтэй бол найз болмооргүй байна гэж боддөг юм бол байгаа штэ тий. Тэрэн шиг бид хэд ингээд өөртөөгөө үзэх, сонгох, дагах, subscribe, follow хийх хүмүүстэй маш цензуртэй ханддаг учраас магадгүй намаа ингээд за чамайг дагъя гэж хэлэх хүртэл маш олон видео үзэх юм маш өндөр шууд ихнийхээ видео гэж хэдэж орж ирдэг байхгүй. Харин одоо өсвөр насны хүмүүс байх юм бол нэг чамиг ч амар хөөр юм бэ. Нүшмэл ч амар хөөр юм бэ ингээд гэлтэй ганцхан видеогоор ингээл маш олон дагагчтай болдог юм байлээ. Болдог. Тэгэхээр тэр санаа суусан гаруудыг ингэж таргалаад байгаа нь маш буруу. Тэгэхээр магадгүй ингээд дагагчаа их байлгая гээд тэх юм бол тинейжерсүүдийг таргетлах ч юм уу. За хүүхд таргет жоохон юу гэмэрцэн үү. Тэр утгаараа одоо таргет аудиенс чинь бас ямар хуу хүмүүс байх вэ, яах вэ гэдгээ шалтгаалаад дагагч чи хэр удаа өсөх вэ гэдэг маань маш хамааралтай. За 3 дахь болохоор одоо consistency тийм тууштай байдал тий. Дисциплин. Энэ юм чинь бол амар чухал. Яагаад гэх юм бол алгоритм чинь ингээд чамайг дэмжихэд тэр амар чухал. Хоёрдугаарт хүмүүс чамайг ойлгоод буцаж ирэхэд маш чухал. 7 хоног болгоны 4 дахь өдөр подкаст орно гэхэд хүмүүс 4 дахь болчлаа шүү дээ өнөөдөр подкаст орох уу гэж жишээлбэл орж ирж байгаа байхгүй юу? Яг тэрнтэй адилхан одоо Crime Station би сонсох тууштай Crime Station юм 2 дахь хагасанд орж ирдэг. Би тэрийг хүлэнгүүт шууд ороод хэрвээ над миний news feed дээр гарч ирээгүйсэн ч гэсэн хөөе яагаад 2 дахь болсон баг чинь гарч ирсэнгүү вэ гэдээ би хайгаад ордог байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн майндд суулгаад чиний контент илүү олон хүнд ингээ хүрээд engaged болохын тулд тодорхой юм өдөр болгонд оруулах гэдэг амар чухал. Гэтэл би бас тэрийг чадахгүй байна. Үнэхээр 7 хоног болгоо үнэхээр амжиж чадахгүй. Энэ иймэрхүү хүмүүсээс болоод те надад ийм олон distraction хийдэг нөхцөл байгаа байхгүй. Тэгэхээр яг одоогийн нөхцөл байдалд бол чадахгүй. Би ирээдүйд нэг жоохон эрмөний 3 манай баг хүүхдээ 3 хүрэхийн цагт бол би те цэцэрлэгт нөхчөхөд ална гэж болоод байна. Би өөрийгөө тэрийгэ буруу хийж байгаа гэдгийг мэдж байгаа. Гэхдээ ямар ч гэсэн таслахгүй контент хийгээ явж байгаа маань одоогийн хувьд маань амжилт юм шүү ах хоёраа гэж бодоод байгаа. Тэрнээс дөрөвдөх гэж ингэж явах юм бол яг ингээ нэг юм ажлын дедлайнд алуулах гэдэг юм шиг мэдрэмжэндээ өөрөө өхнө гэдгийг мэдж байгаа учраас би тэрийг тэ хийхгүй байгаамаа. За минийхөө ээж нь ганц видео хийчмээр байна. Чи цаад болохгүй байж болох уу? Ээж нь гооч. За. 5 таймаар л үрмэн дурсан бүтээх ном. За дээрэс нь маш тийм одоо шууд ингээд олон хүний анхаарал татдаг тэр сэдвүүд гэж байгаа. Би бас тийм юмар хийх жоохон дургу. Гэтэ яг зарим надад сонирхолтой санагдаад хийдэг л дээ. Би одоо ингээ зөндөө ярьдаг. What's in my bag? Тэ I don't care. Миний цүнхэн дотор Pampers жихөө тийм новшин юмнууд л байдаг. Тэгэхээр тэрийг гаргаж үзүүлэх надад үнэхээр сонирхолтой бол биш. Үнээр гоё авч байгаа гоё юм байсан бол хийж болж байна. Дээрэс нь одоо жишээлх юм бол тэ дан Австралид одоо яаж ирэх вэ? Австрал юу гэдэг вэ гэд би тухайн үед одоо хүнд хэрэг болно гэж бодож исэн тодорхой сэдвүүдээ яриад дууссан байхгүй. Жишээлх юм бол Австралид ирэх зардал маань хэд байсан бэ? Одоо дөнгөж нүүж ирж байгаа. Тэгтэл үргэлжлээд тий Австралид автобусны карт яаж авах вэ гэдэг бол надад ерөөс сонин биш хиймэрэг байдаг байхгүй. Тэгэд надад айгүй хүмүүс ингэж хэлдэг.
Чамаг Австралид ирэхээс хүмүүс айгу үздэгс шүү дээ. Ирснээсээ ш үзэхээ хэлсэн гэдэг. Ягаад гэх юм бол тухайн хүмүүсийн сонирхдаг сэдвүүд байсан байхгүй юу? Одоо яаж очиод явах юм бол хүүхдээ яаж сургуульд орох юм бол инээтрэ гэдэг юм хийх сонирхолтой гэсэн. Гэтэ би Австралийн талаар контент хийдэг хүн болохыг хүсдэггүй байхгүй юу? Зүгээр надад сонирхолтой санагдах юм бол хиймээр байдаг. Одоо жишээлх юм бол би Австралид төрөх зардал хэд байдаг вэ гэдгийг бол хиймээр байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ингэ сонирхож байгаа юмнуудыг хиймээр байгаа болохоос ш яг ингээд Австралийн талаар тий Австрал чинь хэдэн онд байгальтаад ингэсэн байхгүй юу? Английн тийм юу байхгүй юу гэдэг юмыг ярихыг өөрөөсөө сонирхдаггүй болохоор ийм бас л нэг нийш юм алдгүй яг нөгөө хүмүүсийн сонирхоод байгаа сэдвэр бас хийхийг хүсдэггүй. Тэгэхээр харж агаад дөнгөж эхэлж байгаа байх юм бол маш олон тийм шууд бууддаг сэдвүүд байгаа. Жишээлх юм бол одоо home tour ч гэдэг юм аа өөрөө дээ төрх влогууд байна тий. Жишээлхэн бол би тэ төрөх влог надад сонирхолтой болохоор хийсэн. Тэгээд тэр маань бас миний бас нэлээд амжилттай хэдэн контентүүд юм бол нэг байдаг. Гэтэ хүн болгон байнга төрч чадахгүй болохоор өөрөө ажиллах уу. Одоо $100 юу авч болох вэ ч гэдэг юм уу те. Иймэрхүү юм хүний анхаарал татаад тэр хүмүүс ингээд учир нь олоо сурцсан. Тиймэрхүү сэдвүүд байгаа. Тэгэхээр ингээд буудаад алгоритмд буудуулж нэлээд хэдэн тийм subscriber олж авъя гэх юм бол энэ бол маш үр дүнтэй арга. Хамгийн гоё 2026 оноо хамтдаа планетахад бэлэн үү? Бүтэн жилийн турш төлөвлөхөд, төвлөрөхөд, зорж биелүүлэхэд тань алгуурхан туслах аяллаа тань хамтрагч Planet-тэй танилцгаая. Жилийнхээ зорилго төлөвлөгөө, хүслийн жагсаалт, хүслийн самбар зэрэг бодитоор тодорхойлох хэсгүүд. Сар бүрийн төлөвлөгөөгөө англиан бичиж, эренблэн сарын төгсгөлд нь эргэн дүгнэх хэсэг. 7 хоног бүр зуршлаа хэвшүүлэх, талархлаа бичих хэсэгтэй. Аялын төлөвлөгөө, үзсэн кино, уншсан ном, талархлын тэмдэглэл, хадгаламж зэрэг тухайн жилийг тодорхойлох бүтээлч агуулгуудтай. Чөлөөт цэгэн хуудсуудыг ч мөн агуулсан бөгөөд он сартай болон он саргүй хувилбараа сонгох боломжтой. Планер бүр нэг нүр стикерийн хамт бэлгийн цаасангуудтай хүргэгдэх болно. Хамгийн гоё 2026 оноо хамтдаа планд. Би одоо энийг бол нилээ янз бүрээр бол туршиж үзсэн байхгүй юу. За энийг хийвэл ингэж буудд юм байна уу яа гэм гэдгийг. Тэгэхээр жишээлхэн бол би нэг удаа болсон явдал ярьж үзсэн. Тэгээд бөөрө сонсох дуртай болохоор зүгээр нэг дугаар хийж үзье гэж бодсон. Шууд надад 1000 subscriber шууд нэмэгдсэн заяа нэг 20 хоногт ч илүү. Тэгтээ тэрийг би бол хиймээргүй байгаа байхгүй юу. Тэгтээ би зүгээр ингээд нэг алгоритмаа туршиж үзсэн. Би ингэж явах юм бол ингэх юм байна гэд. Тэгтээ эцсийн үр дүнд би энийг нэг угаасаа тэр хийгээд мөнгө олохгүй юм чинь би өөрөө дуртай юм хийе л да гэдэг дээр илүү одоо нөгөө нэг төрөний нөгөө нэг хэнийг сонгохдоо айгүй тийм юу байдаг те энэ 25-аас дээш насны хүмүүс ийм айгүй тийм майнд тогтчихсон бодлыг нь өөрчлөхөд ядаргаатай байдаг гэдэг шиг тэр нас руугаа ирж болохоор тэгээд байгаа юм хайшин тэр утгаараа те тэгэхээр та нар яг ийм гоё өөрийнхөө одоо ийм хувцлалт ч юм уу хувцлалын талаар зөвлөгөө өгдөг ч юм уу түрүүний ярьсан кино задлан гэдэг шиг те ингээд кинод ярьж өгдөг ч юм уу те тиймэрхүү байдлаар хийвэл бас болно тэгээд яг ийм тодорхой сэдвүүд байгаа та нар ChatGPT-ээс асуусан ч болно YouTube-ээс өөрөөс нь харсан ч болно ийм сэдвэр хийх юм бол айгу хүмүүс их сонирхож үздэг гэсэн сэдвүүд байгаа. Тэгэхээр өөрийнхөө чаналыг буудуулахыг хүсвэл тэр сэдвүүдээр бас туршаад үзэхэд яагаад болохгүй гэж би бас термин бол туршиж үзчихсэн. За тэгээд өөр юмнуудыг ярих юм бол aesthetic айгу гоё хийвэл хүний бас анхаарлыг айгу их татна. Aesthetic юмд чинь хүн угаасаа цаанаас татагддаг байхгүй те. Гоё студид суугаад ингээд гоё ярьж байгаа ч юм уу эсвэл ингээд гоё гэрт хийгээд хоол хийж байгаа ч юм уу те. Яг одоо миний амьдралд aesthetic бол маш бага нэрэ шүү. Story хийх гингүүд ингээд цэвэрхэн болоолох надад айгу хэцүү байна. Тэгэхээр яг тэр байдлаараа бас ингээд асуудалтай байгаад байна. Гэхдээ удахгүй би эстетика буцааж авчирна. Яа тэгэл одоо ингээд гоё орчин ингээд тэнгол гоё юмнуудаа сетап хийхэд үнэхээр гоё байдаг байхгүй юу? Тэрийгэ хийхэд бас ядраад байгаа учраас одоо жоохон тийм байна. Тэнгүүд шинэ хүн харахад чинь ингээд дүн гоё юм бол ингээд клик хийгээд энэ хүний яриаг сонирхоод үзье гэж бол орж ирдэг байхгүй юу? Орж ирдэг штэ бид нэр өөртөө тэгж явдаг. Тэгэхээр тэр одоо нэг юм клик бейттэй ингээд гой татах юм эстетиклийн хувьд бол байхгүй байгаа учраас бас миний нэг сул талахгүй юм. Гэтэ би нэг л өдөр камбэк хийж ирнэ манайхаа. Яагаад гэвэл би өөрөө тэгж гоё юмнуудыг хийгээд гоё суухтай илүү дуртай. Ямар санд ингээ айлын гэр сууж байгаа хөтэ тийм үстэй. Одоо манай гэр юу болсон байна гэж бодож байна. Тэнгүүд хүүхдээ унтуулчаад гэрээ цэвэрлээд гэс хувцас солиод ингээ суугаа яриг гэх юм бол that's never gonna happen. Тийм учраас зүгээр л би уугнагийн ороод ирэх гэдэг сонголтыг хийгээд сууж байна. Гих мэдчихлээ. За дээрэс нь thumbnail болон гарчиг гэдэг юм амар чухал те. За яг би энэ дэр бол би цаг гаргадаг. Тэгээд ерөөхдөө өөрийнхөө контентууд дээр юм нэг
тогтсон thumbnailтэй болчихсон. Хүмүүс миний контентыг хараад энэ минийх байна гэдгийг зүгээр ингээд feed дээр хараад ойлгох хэмжээний тийм тогтмол болгочихсон. Энэ дээр бол би нэг алдаагүй зүгээр хүмүүст харуулж орж ирэхэд юу байдаг вэ гэдэг талаас нь бол зүгээр энийг хэлж байгаа юм. За тэгээд ерөнхийдөө бол миний шалтгаанууд бол ерөнхийдөө нэг юм байна. Дээрээс нь short format юмд хүмүүс одоо маш ихээр орж байна те. Урт юмнуудыг айгу баг сонсдог болж байгаа. Подкаст гэдэг юм бас айгу тэрэг засчил байна л да. Гэхдээ маш богинохоор reel short тиймэрхүү юмнуудыг айгу хүүдэж байгаа. Би болохоор тэгж богинохон ярьж өрөөсөж чаддаггүй. Тэгэхээр short форматаар юм хийж байгаа хүмүүс ингээд бас бууддээ штэ. Одоо Instagram-даар одоо хот хийдэг ч юм уу эсвэл хөөрхөн жижигэн одоо хосын терапист зөвлөгөө өгдөг ч юм уу. Тиймэрхүү юмнууд ингээд гяс гарч ирдэг те. Би бас яг тэгж чадахгүй л да. Тэнгүүт тэгэхэд надад тодорхой нэг тийм set skill хэрэгтэй болоод байгаа. Тэнгүү тим юм нас байхгүй байгаа учраас би бас тэрийг сонирхгүй байгаад илүү long format тийм урт загварынхаа видеонуудад илүү дуртай байгаад байгаа. Тэгээ тэрийг өнгө ингээд тастаж тавиад тэ видеонуудаасаа юм хүүхдүүдийн ингээд тастаж яваад сонирхолтой сүдэн тастаж тавиадах юм бол өөр платформудаас бас чиний channel руу орж ирэх хэвээр. Тэгтэл бас тэрийгээ бас хийхгүй жоохон залхуу байгаад байгаа. Тэгэхээр одоо ингээд хамтраад хөрх эдитерүүдтэй ажиллаж байгаа болохоор тэрийгээ бас илүү хөгжүүлээд явна гэж бодож байна. Тэгэхээр маш олон хүмүүс тэрийг ажиглаад ингээд одоо подкастынхаа сонирхолтой хэсгүүдийг тастаа тавьдаг ч юм уу. Тиймэрхүү юмнууд бол хийдэгтэй. Гэх мэтчлэн бол аргууд байна. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү байна. Тэгэхээр би контент хийж эхлээд эхний 7 сард 10k хүрсэн байхгүй юу? Тэрнээс хойш 2 жилийн дараа 20k хүрж байна. Тэгэхээр маш удаашралтай явж байгаа. Тэгэхээр би одоо ингээд юг буруу хийснээ өнөөдөр бол голдуу ярьлаа. Зөв хийж байгаа мэдээж байгаа штэ. Авсгүй юм чинь. Өөрийнхөө алдаанаас бол өнөөдөр ингээд хуваалцлаа. Тэгээд ядаж намайг нэг 30k хүргэмээр байх юм бол хэрвээ та миний контентыг маш удаан үзэж явах юм бол өөрийнхөө өөр платформуд дээр одоо шеэрлээрэй гэж бас хүсэж байна. Тийм бас нэг point нь айгүй тийм engaging юмнуудыг бас хийх хэрэгтэй байдаг. Энийг бол бидтэй дажгүй хийждэг гэж боддог. Комент бичээрэй, лайк дараарай гэдэг юмнуудыг хэлдэг. Миний намайг үздэг, дэмждэг миний хөрхөн community-ийнх маань бол маш идэвхтэй гоё комент бичиж одоо юу гэдэг чинь те лайк даардаг. Тэр утгаараа бол би тэрийг бол айгүй зөв хийдэг гэж боддог шүү. Тэгэхээр хэрвээ хүмүүсийг нэг өөр хүмүүсийн фид дээр бас гарч ирэхэд одоо алгоритмд нөлөөлөхийн тулд бусад үзэж байгаа хүмүүсийг илүү engaged байлгах комент асуух ч юм асуулт асуух тиймэрхүү юмнуудыг бол бас хийгээрэй гэж бол хэлмээр байна. За тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү байна. Тэгэхээр миний алдааг битгий тавтаарай. Тэгээд намайг ядаж нэг хэдэн subscriber нэмэхэд маань тэгээ энэ зөрүүд одоо тий ингээд бүх дүрмээ мэдээд байгаа хэрнээ тэр юмнуудаа хийдэггүй юм зөрүүд одоо YouTube-ыг жоохон ч ихсэн хідэн дагагчтай байлгахыг хүсэж байгаа бол та нар маань өөрийнхөө өөр платформуд дээр миний контентуудыг шеэрлж буян болоорой тий. Одоо Facebook, Instagram-ны story юу ч үдэн тий. Тэгэхээр намайг бас дэмжээрэй. Тэгээд та нар бас эндээс ямар нэгэн зөвлөгөө аваад хэрэгжүүлэх юм байсан бол өнөөдрийн видеоны гол зорилго орч байна гэж ойлголоо. Тэгээд дараагийн видео хүртэл баяр таа.